Цаана үзэгчтэй Гэгээ Монгол подкастын маань энэ удаагийн зочноор за IT салбарын төлөөлөл болсон. За тэр зам олон улсад, Америкийн нэгдсэн улсад энэ чиглэлээр ажиллаж яваа залуусын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу та? Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулаач. Намайг Сонин Баяр гэдэг. Би болохоор яг одоо Америкт Integrated Science гэдэг компанид senior software engineer, ахлах software engineer мэргэжлээр ажилладаг юм залуу байна. IT салбар бол яалчгүй одоо өнөө үед бол нэлээд хүчээ авч байгаа тийм салбар те. Тэгэхээр хэдхэн жилийн өмнө манай монголчууд одоо IT гэж яг юу болох талаар сайн мэддэггүй байсан шүү дээ те. Тэгэхээр таны хувьд яаж явж байгаад энэ мэргэжлийг сонгов? Тэгэхээр бүр багаас нь ярих хэрэгтэй байна. Нөгөө нэг яг багаас болох нөгөө техник сэгэлгээтэй ерөнхийдөө тийм сонирхолтой байсан байхгүй янз бүрийн машин тэрэг хийж мих гээл хүүхдээ авах тийм юм задлаа. Тэгээд яг 10 жилээ болохоор өсвийн зохион бүтээгчийн сургууль гээд сургуулиуд тэнийг төгссөн. Тэгээд тэгж явах хугацаанд бас нэг маах нэг бизнестэй байгаа тоглоомын газар бизнес тоглоомын газар гэсэн байхгүй. Тэгээд компьютер сонирхолтой болоо тэгээд гитэмсэд одоо шалгалт өгөөд орж илээ програм хангамж мэргэжлэр. Тэгээд тэндээ 4 жил сураад тэгээд хамгийн анхны мэргэжлийн ажиллаа болохоор MCS Electronics компанид software engineer программист ажилд орж ирсэн. Тийм яг карьер нэрх юм бол ингээд компьютер анханаас сонирхолтой тийм л. Бүр багаас нь тэр сэтгэлээ энэ ойрхон байсан юм шүү дээ. Зөв. Тэгээд таны хувьд Монголдо төгсөөд мэргэжлэрээ хэдэн жил ажиллав? Тийм Монголдо би 12 он төгсөөд 15 он хүртэл Монголдо 3 жил ажилласан юм уу? 3 өр газар ажилласан байна. MCS Electronics, эдийн засаг хөгжлийн яам, хүүхдийн парк гэх тийм 3 газар ерөнхийдөө ажилласан байна. Тэгээд 15 онд Америк яваал тэгээд оюутан болж яваал. Америк явсан шалтгаан нь бол ер нь мэргэжлээ дэвшлүүлэх гэж явсан гэсэн үг үү те? Тийм би нэг бакалавра төгссөн тэгээд Монголд ажилласан тэгээд ер нь нэг өөр юм бодоод ер нь бас өөр Америкт явбал гоё хүн бүхэн явах гал байдаг шүү дээ тийм тэгээд бодоод бас салин мөнгөн дээр гэж боддог. Тэгэнгүүт US хойд нь яг Америкт явж байдаг Австрали явна гэж бодож хөөцөлж байгаа л гинт гэн Америк явах боломжтой бай сургууль нэг юм нэг сургууль одоо тэгээд мастрын хөтөлбөр суухаар мастер болох байсан тийм. Таны хувьд бол одоо ингээд Америкийн нэгдсэн улсад амьдран суугаад одоо 15 оноос хойш ихэр чи 9 жил болж байгаа гэсэн үг шүү дээ. Хордон байна те. Олон жил болсон байна. Тэгэхээр таны хувьд 10 жил болсны дараа ингээд харахад ингээд явсан сонголт нь зөв сонголт байсан гэж ер нь та үздэг үү? Тий. Явсан сонголт нь зөв байгаа. Гэхдээ нэг гол нь Америкт очиод яг нэг өөрийнхөө мэргэжлэр тий одоо IT-гаараа ч юм уу ингээд яг нэг өөрийнхөө сурсан бакалавр мэргэжээр ажиллах нэг өөр очиод хар ажил хийх нэг өөр байхгүй. Тэгэхээр яг миний хувьд болохоор яг очиод нэг өөрийнхөө мэргэжлэр ингээд шууд орчоогүй л те мэдээ сургуулаа төгсөн 2 3 жил болж байгаа. Тэгээд 17 он ажилдаа орж байгаа. Тэгээд олон Америкчуудтай өрсөлдөөл тэнд төрж өссөн англи хэлтэй улсуудтай яг эндээс очиод нөгөө second language буюу нөгөө хоёр дахь хэл нь болсон англиээ сураад тэгээд ингээд өрсөлдөөд анх ажилд орох гэж. Айгүй нэг олон хугацаа шаардсан юм нэлийн чаленжинг л да гэхдээ тэндээ орж чадсан. Тэгээд 17 оноос хойш одоо ингээд ажиллаж байж байна тий. 17 оноос хойш ажиллахдаа та ерөнхийдөө хэдэн газар ажилласан бэ? Ямар газар ажиллаж байна? Тийм ингээд нөгөө Америкт ингээд сургуульд сонгоод шууд одоо жишээ нь ажиллах хэрэг гэдэг юм чинь байдаг те гадаад ингээд байнгууч ажиллах хэрэг гэдэг юм байдаг. Тэр нь болохоор сургуулаар ингээд оюутнаар очиод яг төгсгийнхаа үед нөгөө нэг CPT гэж юм байдаг байхгүй юу? Тэр нь яг хөөхөр ингээд нөгөө practical training буюу нөгөө сургууль дээр хичээл дээр үзсэн юм аа яг амьдрал хийж үзэх боломж олгодог тийм хөтөлбөр байдаг. Тэрэнд нь хамрагдаад гэх юм уу тийм ажилд ирэх аваад тэрний дагуу хамгийн анхны компани болохоор энэ Live Person гэдэг нэртэй компани. Тэр нь яадаг гэхлээр нөгөө хиймэл оюухан дээр үндэслээд conversational commerce гэж байгаа. Тэр нь ингээд яг хүнтэй ингээд харьцаж байгаа юм шиг client service гэдэг байна. Customer service гэдэг нь яг хэрэглэгчтэй харьцдаг. Тэгээд хүнээс нэг холбогдоод миний юм болох байна тэр банк хөтөлбөр автомат хариулаад идэг. Тим компанид ажиллаж орж байлаа. Тэр компанид яг нэг 6 сарын эхлээд одоо туршилтын хугацаа гэдэг тийм 6 сарын туршилтын хугацаагаар ороод тэгээд жинхлээд 2022 он хүртэл компанид нэг газар байж байгаад сая 22 оноос хойш ажиллаж байна. Одоо үеийн залуус айгүйх гадагшаа явах сонирхолтой болсон. Тэгээ одоо таны сая хэлдгээр хар ажил хийх нэг өөр тэгээ яг мэргэжлэрээ ажиллах нэг өөр байгаа шүү дээ. Ер нь дийлийнх нь бол нөгөө нэг очиод хэлний мэдлэг бэрхшээл тулгарч байгаа учраас ерөөхдөө нөгөө хар ажил хийх сонголт үлдээд байгаа л та. Тэгэхээр таны хувьд анх явахдаа хэлний мэдлэг нь хэр байсан бэ? Хэлний мэдлэг би нэг ийм түүхтэй нэг сонин түүх юм уу? Би нөгөө нэг 2012 онд сургуулаа төгсчөөд MCS хэлтэнд ажиллаж байсан. Тэгээд тухайн үедээ бас нэг тухайн үед оюу толгой гэж их байсан те. Тэгэнгүүт тийшээ орё гэж одоо очиж байсан байхгүй. Тэгсэн чинь үүднээс нь буцчихсан. Яагаад гэсэн чи хэл мэдэхгүй болж яав гэж шууд надад анкетаж өгөх хөөгжсэн байхгүй. Тэгэнгүүт би тэндээс амар юм нэг юу агаад
шарах юм аваад тэнгууд ерөөсөө би хэл сурах хэрэгтэй маань гэсэн аюул юм юу аваад тэнгуудээ би энтиг явж ирсэн 13 онд юм. Тэнд очиж нэг хэлнийхээ мэдлэгийг сайж явж ирсэн. Жил гарсан хугацаатай. Тэгээд эргэж ирээд Монголд ажиллаж байгаа. Тэгээд 15 онд явж ирсэн. Яг хэл бол бүр төгс биш л дээ. Оноо моноо бол байхгүй. Гэхдээ яг ингээ хүнтэй харьцдаг, ярьцдаг, хэлж байгаа юм ойлгуулдаг хэмжээнд ярьдаг байсан. Тэгээ очиод бас 2 жил яг Америкт хэлээ бас сайжруулаад тэгээд орж ирсэн юм. Таны хувьд Америкт очиод суралцаад төгсөж гарч ирээд анхныхаа ажилд ороод туршилтын 6 сар явсан гэдэг хэлсэн шүү дээ. Тэгэхээр тэр хугацаанд яг ямархуу мэдрэмж одоо төрж исэн бай анхны ажилдаа ингээд ороод тэр том улсад ажиллаж байхад яг төгсгөөс арай өмнө. Нөгөө нэг төгсөх сүүлийн жилд нь тийм их хөгдөг байхгүй. Тэнгүүд нь 2 3 сар ингээд ажиллаа хайж агаад тэгээд төгсөхийн өмнө ажилд орж ирсэн. Тэгээд яг төгсөхтэйгээ зэрэгцээд нэг ажлын бүтэн цагийн full time employee болчихсон байхгүй. Одоо Америк гэл тэгэнгүүт нэг амар хөгжилтэй газар тэгээд айгүй хэцүү байх гэж боддог. Тэгтэл яг бидний ингээд сурцсан байсан юм бол тэнд бол яг л адилхан байсан. Ягаад гэвэл би гитэмсийг төгссөн те. Тэгээд тэнд сурсан нэгжил мэдлэг маань Америкт очингууд хоцрогдоогүй. Ер нь бол яг л байсан. Тэгээд хийхэд бол адилхан байсан. Гол нь нөгөө нэг Америкт нөгөө project management буюу нэг төсөл нь яаж явагдгийг тэгээд яг хүмүүстэйгээ яаж харьцдаг, customer service гэдэг юм те. Нэгэнт нөгөө нэг бүх юм төлөвлөгөөтэй байх хэрэгтэй те. Тэгээд яг хийсэн цагтаа хийх хэрэгтэй. Хурдан яаруу гэж шүү дээ. Яг ингээд төлөвлөсөн хугацаанд хийгдэг байхгүй бүх ажил нь. Чи 2-7 хоногт энийг хийх хэрэгтэй. Тэрийгээ хийчих юм болно гэсэн. Тэрнээс яг чи өнөөдөр хийх зүйл маргааш нэг хийгээд юм шахахгүй. Бүх юм төлөвлөгөөтэй явдаг. Тэр нь нэг тийм гоё одоо нөгөө нөгөө work class гэдэг нэг ажил амьдралын баланс нэг тэнцвэх юм уу те. Ингээд аймаг шахаад байхгүй. Би чи энд байхад үнсээс болохоор юм биш. Шөнийн 2 үүрийн 5 хүртэл ажилладаг байлаа шүү дээ. Ингээд шахаад өглөөс ингээд тойрож ажилладаг гэсэн. Тэгэхээр нэг тэр талаараа нэг арай гоё юм уу? Уян хатан ерөнхийдөө гоё юм те. Аха. Тэгэхээр таны хувьд нөгөө нэг одоо мэрэгчлэрээ очиж ажиллаа. Тэгээд бас нөгөө сургалт нээсэн байгаа шүү дээ. Тэр талаар нь ярил сургалт нь бол нэлээд үр өгөөчтэй гоё сургалттай байсан миний судалснаар. Тийм тэр сургалт болохоор ийм юм. Би нөгөө нэг 17 оноос эхлээл нөгөө нэг над зааж өгөн байгааг байхгүй юу. Тэгээд 17 оноос хойш ингээд өөрөө ингээд ажил хайгаал тий. Ажил авах процесс өөрөө судлаад интервью дээр юу асуудیں۔ Резюме буюу нэг CV нь яг ямар байх хэвтэй, юу байх хэвтэй ингээд айгүй олон жил ингээд өөрөө бигдээд тэгээ ажил хийж үзээд тэгээд ингээд олон газар аплай хийгээд ажилд ороод үзсэн байхгүй. Тэгэнгүүт улсууд ингээд юм таньдаг улсууд нөгөө чи ингээд ажигаар ажилт юм чинь надад ингээд заагаад өгч тий би ингээд тусал заамаар юм аа гэдэг. Тэгээ би яг найз нөхөдөө ингээд заагаад өгөөд оруулаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт цаана айгүй олон Монгол байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт нь тэр олон монголчуудаас ингээд бүгдийг IT руу оруулъя тий. Тэнд ингээд ажиллах хэрэгтэй ногоон карта болцсон хэрнээ яг ажлын хар ажиллаа хийгээл яваад байгаа байхгүй. Тэгэнгүүт тэднийсийг ингээд бүгдээрээ ажил Америкт байгаа юм чинь яагаад заавал өдөрт $100 биш өдөрт $500 болдог тийм ажил болохгүй гэжгээд тэгээд тийм нөгөө нэг үндсэн дээр нэгдсэн тийм сургалт байгаа. Тэгээд манай нэг бас нэг партнер буюу хамтрагч маань бас байгаа. Тэрнтэйгээ нийлээд тийм сургалтын төв байгуулсан. Тэр нь яг хөглөөр дата аналист бэлтгэдэг. Яг сургуулийнхээс л boot camp гэдэг нэг эрчимжүүлсэн сургалт гэдэг үстэй. Тийм сургалт ерөнхийдөө 4 сарын хугацаанд тийм сургалт байгуулад одоо манайх бас нэлээд оюутан сураад бас нэлээд оюутан ажилд орсон байна. Одоо бүр сүүлийнх нь их юм бол USPS гэж байдаг одоо Монголоор бол төв шуудан. Одоо Америкийн төв шуудан багтаа 100 сая хэрэглэгчтэй тийм газар. Том газар шүү дээ. Тэгээд бас нэг нь болохоор Ernst & Young гэдэг бас нэг консалтинг том компани байдаг да. PwC Deloitte-тай адилхан. Тэр компаниас орсон байна. Тэгмэд манай ингээд төгсөгчнөр бас айгуу чанартай гараад тэгээд Америкийн айгуу том компани жилийн 125 мянган цалинтай ажил орж байгаа байхгүй. Асаа богино хугацаанд тэгээд бакалавр сурах юм бол ингээд 4 жил сураад төгсөн шүү дээ. Тэгэхээр тэнд бол 4 сар сураад тэгээд бүх юмаа заалгаж аваад гарч байгаа тийм юм байгуулад одоо амжилттай явж байгаа тийм. Аха. Тэгэхээр одоо жилийн 100-аас $125,000 гэдэг чинь одоо нэлээд их мөнгөстэй Монгол мөнгөөрчүүд хэдэн төгрөглөө? Тийм. Улсууд нэг Монгол мөнгөөр айгаа хөрвүүлж ирсэн. Тийм, яг тийчл буугаад байл. Тийм, Америкт яг нэг гарч зардал нь өндөр. Тэгэхдээ яг бол тийм цалин авдаг байхад Америкта ингээд одоо флексибл боломжтой ажиллах боломжтой тийм цалин байхгүй тийм. Ер нь л одоо нөө манай подкастын маань гол зорилго нь хүн дуртай зүйлээ олж чадах юм бол тэр нь ингээм амжилтыг дагуулж ирдэг гэсэн үнцгийг ер нь үзэгчтэй хүрэхийг хичээдэг байхгүй. Тэгэхээр таны хувьд IT салбар ерөнхийдөө анханасаа одоо нөгөө хүүхэд байхасаа техник технологитой ойр байсан гэдэг иглээ шүү дээ. Тэгэхээр яг дурлсан зүйл нь мөн үү яг ингээд чин сэтгэлээсээ дурлж хийдэг зүйл нь. Тийм, ер нь бол мөн яг нэг electronics би бас нэг арай нэг electronics хардвер талаас сонирхолтой. Хосолсон тэгээд
би өөрөө болохоор анх болохоор нэг машин хийгээл яг өдөр даад ч юм уу ингэж хийж байгаа. Тэгээд тийм нэг машин хийлэхэд ардан зал програм байх хэрэгтэй байхгүй юу? Дагаад код байх хэрэгтэй. Тэгэнгүүт ингээ код талдаа илүү яваад тэгээд ер нь дуртай юм уу? Ер нь одоо IT ч одоо хардвер, софтвер хоёр хуваагддаг ч тийм. Тэгээд нэг програм хангамжгээд тэрний програм хангамж дөрж явдаг. Гэхдээ бас хардвер талдаа аюул дуртай юм хийж байдаг. Тэгэхээр ингээд сонирхолтой болохоор ингээд айл-айлыг нь сонирхоо явж штэ тий дуртай болохоор ерөнхийдөө манай монголчууд хүүхдүүдтэй айгүйх техник технологид ойролцоо угаасаа техник технологи 90% болсон тий. Тэгэхээр анханасаа ингээд IT салбараас ч юм уу явъя гэж бодож байгаа. Одоо залууст хандаж та зөвлөгөө өгвөл яг ингээд team зүйл дээрээ эхлээд анхаарах ч юм уу team юм. Тийм ерөнхийдөө IT гэдэг тэгэнгүүт нэг математиктэй яриаддаг тийм ер нь бол тэгж байлдаг ш. Бид нэрийг 10 жил байхад хүртэл одоо ингээд за математиктаа сайн бол за IT бол инженер бол гэж. Тийм гэхдээ одоо математикээр би заавал одоо амар төгсч юм уу тийм байх шаардлага. Ерөнхийдөө математик чинь маш олон юм левелүүд байгаа шүү тийм төвшингүүд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэг програм хангамж алгоритм гэж юм байдаг байхгүй. Алгоритм буюу нэг ямар нэгэн програм хийлгэхэд яг яаж ажиллах юм хэр хурдан ажиллах юм ч юм уу тий. Тэр талаас нь ингээд зохицуулдаг алгоритм одоо үйлдэлийн дараалал байхгүй. Тэрийг чинь ингээд боловсруулдаг. Гэхэд яг математикийн одоо амар өндөр байх шаардлагагүй. Ерөнхийдөө нэг логик сэтлэг гэж байдаг шүү дээ тий. Юмны учрыг нэгтэйг олцдог хүн. Тийм байх л болно. Тэрнээс заавал чи математик дээр 800-тай заавал чи олон улсын олимпиад төгссөн ч юм уу тийм төрүүлсэн юм тийм байх албагүй байхгүй. Зөв. Тэгээд нөгөө би нөгөө нэг IT бас сайн мэдгүй. Гэтэ зөвхөн миний ойлгосноор ингэж харагдаад идэг юм л та. IT салбарын одоо мэрэгчлэлтэнгүүд болохоор нөгөө гэрээсээ ажиллах боломжтой байдаг зөв үү? Би яг тэгж ойлгоод байна. Тийм одоо алсын зайнаас гэсэн үг шүү дээ. Тийм одоо болохоор би чинь 20 оны хүртэл офисээр ажиллаж байсан. Тэгсэн чинь ковид гараад ковид болохоор бидний аягүй сайн төлөвлөсөн байхгүй. Бүгд гэрээс ажиллах боломжтой болсон. Одоо би 20 оноос хойш дандаа гэрээс ажиллаж байгаа. Тийм одоо сууршинс би ажиллаа хийж л ирсэн байх жишээ тий. Гэр Монголоос одоо яг ажиллаж байгаа. Монголд хугацаанд алхсан. Тэгээ энэ бол маш том даваа тал үст. Тэгээ ерөөхдөө алсын зайнаас ажиллаж байгаа гэдэг чинь тий. Одоо ч нэг интернет л байх юм бол дэлхийн хаач хамаагүй шүү дээ тий. Яг нэг хийхстэм л хийж л байх юм бол хаанах нэг хамаагүй болсон компанид. Сүүлийн жилүүдэд одоо хэмэл оюухан дээр суурилсан програм хангамж одоо ингээ хүчээ авж байна шүү дээ тий. Тэгэхээр таны хувьд энэ талаар юу гэж харж байна? Одоо жишээ нь та 9 жил одоо Америк улсад ажиллаж амьдарч байгаа. Тэгээд Монгол улсын одоо IT салбар тий тэр талаар ер нь ямар хөө бодолтой. Тийм одоо баг 2 жил өмнөөс хэмэл оюухан чинь бүүн боллоо шүү дээ тий. Одоо нэг чат GPT гэж гарлаа гээл. Тэгэнгүүт нэг юм улсуудын төвд нэг юм буруу ойлголт байгаа тасгаа. Миний бодлоор ингээд хэмэл оюухан гарч ил бүх програмс байхгүй болчих юм шиг тий. Бүх ингээд одоо жишээ нь мэрэгэл байхгүй болсон юм шиг байгаад байна. Тэгээд яг тийм бас миний харж байгаа үнцэг болохоор нэг хүний хийх ажлын бүтээмжийг илүү болгох хэмэл оюун болохоор бид нар хамтрагч гэж харж байгаа байхгүй бид нар болох тийм. Би одоо чинь нэг кодыг бичсийг одоо ингээд өөр бичиж чадна тийм. Ингээд цаг бичдэг байлаа гэд хэмэл оюуханаас ийм бичээд тэгэхээр бичүүлээд 5 минут бичүүлээд өөрөө ингээд ашиглах тийм. Тэнгүүд одоо бидний бүтээмж ихсэх гэдэг юм уу тэр талаасаа тэгнээс биш ингээд хэмэл оюухан ингээд миний ажил байхгүй болгоод бүх ажил байх гэсэн үгнээс хардаг байгаа. Ерөнхийдөө л уялдаа холбоотой туслалцаатай л явж байгаа л. Хэмэл оюухан хин хийж байгаа параметрууд хийж байгаа шүү дээ. Тэгээд чинь бас сүүлд нь ингээд тэрийг бас ингээд нэг батлах зөв ажиллаж байна буруу ажиллаж байна энийг хийцсэн юм зөв юм уу буруу юм уу мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр чинь тэрийг ерөнхийд нь болохоор ингээд туслагч байдлаар их харж байгаа. Тэрнээс яг ингээд бидний бүх ажлыг авчна гэсэн үг санахгүй байна. Таны хувьд Монголдо 15 оноос хойш хэд ирсэн үү? Анх удаа одоо ирж байна уу? Хамгийн анх удаа 9 жилийн дараа ирсэн. 9 жилийн дараа ирж байна. 9 жилийн дараа ирэхэд улс орны хөгжил ямар байна? Өөрчлөгдсөн зүйл юу байна? Юу нэг технологи талаас нь л хэлье тий. Технологи талаас нь хөгжсөн зөндөө байна. Тэгээ ийм Монгол ягараад ирсэн, баримт гараад ирсэн, төлбөрийн бүх системүүд нь хөгжсөн байна. Би одоо шилжүүлж явж байгаа карт зурж болж байна. Намайг анх явах чинь болохоор карт чинь ингээд банкных тусдаа ингээд уншуулдаг, шилжүүлдэг тийм зүйлс байгаа биш. Тэгсэн ирэхэд бол ерөнхийдөө болохоор payment нөгөө банкны систем тэгээд одоо нөгөө бас үйлчлэг авах, төрийн үйлчлэг авах юм бол аюул сайжирсан байна гэж харж байна тий. Би одоо чинь нэг 9 жил болоо ирсэн чинь миний тэрний өмнө хугацаанд дууссан байхгүй байхгүй юу. Тэгвэл ийм Монголыг захиалал дорн сунгаал авчиж байгаа юм шиг тэгээд очих шаардлагагүй байсан. Тэгэнгүүт тэр нь аюул бас гоё болсон байна гэж харж. Би бас нэг асуултыг асуумаар санагдаад одоо Америкчуудын одоо потенциал одоо монголчуудын потенциал хоёр ялгардаг уу ер нь таны хувьд? Тий одоо улс бүрдэл боловсрын төвшин өөр тий. Тэгээ хүн нь бас өөр. Ерөнхийдөө нэг амар одоо ялгарх гэх юм бол байхгүй. Мэдээж сайн хүн байгаа, муу хүн байгаа, ухаантай хүн байгаа, хөнгөж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг тэгж харьцуулаад
одоо энэ хамаагүй л энэ хамаагүй гэсэн байхгүй тий. Америк чи өөр бас ингээд нөгөө immigration шүү дээ бүх улсуудын нийлбэр байдаг. Тэгээд Америкийн нэг юм бодлого гэдэг гол нэг хамгийн гол нь тийм нэг мэдлэг боловсралтай ирээдүйтэй улсуудыг оруулж ирдэг анханаас нь тэнгүүд нөгөө яалчгүй нөгөө сайн улсад цуглуулж зарим талаараа айгүй мундаг улсууд энэ байгаа тий. Монголд бас мундаг улсууд байгаа. Гэхдээ энэ чинь Монголд л байгаа тохиор чинь бас нэг өөр тий. Тэр мэдлэгээ одоо Монголдо зарах биш одоо гадагшин зарах тий. Америк бол одоо мэдлийг аяг өндөр үнэлдэг байхгүй юу? Одоо тэнгууд одоо ахлах софтвер инженер гэж тэгэж миний хэмжээнд чинь цалин бол одоо чинь хамгийн доотлон $150,000, $200,000, $400,000 гэдэг янз бүр байдаг байхгүй жилийн тухайн хүний нөгөө experience буюу туршлага нь чухал байдаг. Би нэг компанид 4 жил ажиллаад туршлагатай орсон тий. Тэнгууд тэр туршлагыг чинь шууд авах боломжгүй хүний л авах шүү дээ. Энд ажиллаж байгаа хүнийг авчраад өөрийнхөө компанид ажиллахын тулд цалин амж авдаг байхгүй. Тэгэнгүүт чи энийг мэдгүй мэдэн тэгвэл би данах манай компани ийм хийх гээд байгаа маа. Чи ороод ирээч чамд би цалин царын жилийн $400,000 цалин өгөө. Аад ажиллаач гээд авдаг байхгүй. Тэгээд тэр байдлаар нэг гол нь Америк улс болохоор хүний нөгөө нэг мэдлэгийг оюуханыг аягүй өндөрөөр үнэлдэг. Өөр нэг мэдмээр байгаа зүйл гэвэл одоо Америк улсын боловсролын систем яг ямар хөвшөнд манайхаас мэдээж хол илүү зөрүүтэй л байгаа ах тийм үү? Тэгэж бас хэлж болохгүй. Тий, яг нөгөө нэг Монгол бол банаг одоо систем одоо Оросоос ч юм уу тэ хамааралтай. Тэгээд ингээд бүх юмыг сурах гэдэг тий. Тэгээд бүх юмыг одоо бид нөгөө мэддэг юм байхгүй гэдэг чинь бүгдийг мэддэг тий. Ингээд өчид орцсон байдаг. Тэгээд Америк болохоор яадаг гэхэлэр систем одоо 10 жилээс нь эхлээд ярих юм бол яг ингээд яаждаг өөрийнхөө сонголтоор сургадаг. Би одоо ийм сонирхлын дагуу сургадаг. Тэрнээс бүгдийг ингээд заагаад байгаа. 10 жил нь болоо. Их сургууль нь бол яг нэг угаасаа би имлэгээр явах бол имлэгээр явна, санхүүгээр программаар бол ингээд салаад явна тий. 10 жилд нь болохоор энэ гол зорилго нь яг хөглөө тухайн цөөхөн хичээлүүд нь сонирхлын дагуу заадаг. Цөөхөн хичээл ордог. Тэг бүгдийг нь орохгүй. Яг сонирхож би зураг татсан зургийн дагуу яваал гэсэн. Дуу бол дуугаар нь явуулчих, матер нь явуулчих. Тэгвэл тэгээд чи заавал нь 10 жил бүгд нь үзэх хэрэгтэй гэсэн тийм юм байна. Тийм. Тэгэхээр бас нөгөө нэг аль багаасаа хүн бас ингээд нэг зүйлдээ илүү сайн болох магадлал нь илүү өндөр байна тийм. Ингээд дагнаад явчихсан. Бид чинь бол одоо 10 жилдээ нэлээд олон хичээл үзэл. Тэгэл тэр нь ч гоё юм шиг санагдал, энэ нь ч гоё юм шиг санагдал. Сүүлд нэрэл таны илтгэр мэддэг зөндөө олон юмтай тэгснэ мэддэг юм шиг яг тийм. Дагнж яваагүй болохоор бүгдний үзсэн болохоор яг мэрэгшээгүй байгаа. Тэнгүүд тентхийн хүүхдүүд яадаг гэхэлэр ингээд одоо 8 дугаар ангид орохдоо ерөнхийдөө мэдээ сонгоцсон би яг энэгээр явна гэж сонгоцсон. Тэгээд тэрнийхээ дагуу бэлдээд 9 сард 11 ангид яваад ахлах сургуульд сонгоо. Тэгээд сургуульд ордог тийм харсан миний харсан нэг зөвхөн болохоор. Таны хувьд одоо тэгэхээр одоо ирээдүйн зорилго тий ойрын төлөвлөгөө яг ингээд салбартаа өөр юу хий. Одоо жишээ нь та Америк улсад амьдарч суугаа одоо ажиллаж байгаа монголчуудаа ингээд илүү дэм болохын тулд одоо сургалтаа нэгээд ингэ явж штэ тий. Тэгэхээр энийгээ мэдээж өшөө илүү өргөжүүлэх зорилго танд байгаа ах тий. Тийм. Би бол одоо л ажил ажиллагаа л тий. Ахлах сонгуульд инженер гэдэг компанид ажиллаж байгаа, өөрийнхөө мэргэжлээр ажиллаж байгаа. Дагхгүйр хийж байгаа манай хоёр дахь бизнес болохоор тэр сургалтын бизнес байгаа дээ тий. Тэнгүүдээ сургалтын бизнес гэхээс бизнес гэж харахаас илүү би илүү нэг монголчуудын амжилттай яваасаа яг манай тэр байгаа хавцаа одоо нэг улсуудыг бүгдийг IT-ээр оруулчихсан. Монгол улсууд одоо ингээд манайш 10 хүн ажилд орсож байгаа байхгүй. Тэгэхээр тэрний нэг хүнийхээ сан дахиад 10 хүн байгаа байхгүй. Тэгэхээр чинь тэгэл тэр 10 хүн 100 хүний нийт амьдралыг ингээд өөрчлөөд өндөр цалинд хүрчихсэн ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр би тэр талаас нь ингээд монголчуудын амжилттай яваасаа гэсэн их өнцөг нь арай илүү байгаа даа. Тэгээ яг бизнес олох юм бол чинь юу шүү дээ тий. Өөр болчихно. Тэгэхээр яг нэг зорилго нь болохоор тийм арай нэг монголчуудын амжилттай явуулах гэсэн зорилготой. Яг одоогийн ажиллаж байгаа компани нь яг ямар хуу чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ? Тэр талаар та гоё дэлгэрэнгүй яриач. Миний ажиллаж байгаа компани болохоор Integral Ad Science гэдэг компани байгаа. Female оюутан дээр үндэслээд third party advertising verification гэж нэг байгаа. Тэр нь болохоор видео, аудио, вебсайт гэдэг бүх төрлийн юм шалгаж чаддаг. Тэрний яг хөвгөлөөр одоо та нэг $1000 өгөөд нэг сурчлагад явуулъя гэдэг нэг мөнгө өгчин. Тэнгүүд нөгөө газар судалгаа явуулчлаа шүү дээ. Тэнгүүд тэрний дунд нэг юм verification буюу батлах тийм имийг болонгод манай компани байгаа. Манай компани одоо TikTok, Facebook одоо хамтарч ажиллаж байна. Манай сервисийг авдаг гэсэн үг. Тийм. Тэгээд яг миний ажиллаж байгаа ажлын байр нь болохоор одоо data enterprise system гэж газар байгаа байхгүй. Одоо Америк нэгдээ юм байдаг. Ингээд багууд дуваагдсан. Тэгээд нэг баг нэг 10 хүнтэй ч юм уу 8 хүнтэй ч юм ингээ багуудад байдаг. Яг манай багийн хувьд болохоор одоо data reporting, data migration гэж баг байгаа. Тэрний яг ингээд датагаа цуглуулдаг. Тэр датагаа боловсруулдаг. Тэгээд боловсруулад одоо нөгөө датаг чинь боловсруулад
эцсийн бүтээгдэхүүн буюу нэг high level person гэдэг нэг өндөр түвшний улсуудад дата гаргаж өгнө. Манай одоо өнгөрсөн жилийн борлуулалт хийдсэн байна. Ирээдүйн бодлого тийм байхаар байна. Тэгээ одоо чинь манай зөвхөн одоо Виржиниа area-гийн борлуулалт ихсээд байна. Энэ багасаад байна ч юм уу. Янз бүрийн бэлэг байж байгаа мэдээлэлд тэр болгоныг ингээд цуглуулад репорт гаргаж өгдөг. Мөн нөгөө нэг хиймэл оюун ухаан байгаа те. Хиймэл оюун ухаан чинь суралцдаг гэж ярьдаг те. Тэнгүүд тэр суралцах чинь эндээс сонсдог датан дээр сонсдог байхгүй. Тэнгүүд нөгөө нэг өдөрт хэдэн зуун сая дата орж ирдэг. Тэр датаг А цэгээс Б цэг рүү яаж аюулгүй зөөх юм. Мэдээ security дээрээс нөгөө нэг датаны алдагдал илүүдэл ч юм уу нөгөө нэг duplication гэж ядах байхгүй. Давхар орох ч юм уу. Тэр бүгдийг зохицуулдаг тийм багт ажилтдаг тийм байгаа. Тэгээд software engineer тэгээд датаг юм дата хариуцдаг. Тэгэхээр ингээд дата гэж одоо дэлхийд хамгийн үнэтэй зүйлс үү шүү дээ. Одоо миний дата байна те. Нэр, иргэцийн дугаар, төрсөн сар, банкны мэдээлэл гээд таних чинь ингээд дата гэдэг юм чинь компанийн хувьд бүх хүний хувьд аюул үнэтэй. Тэрийг аюулгүй байлгах, тэрийг яаж ингээд нэг дата нэг одоо environment гэдэг орчноос нөгөө орчныг яаж зөөх үү гэдэг юм тэр тал дээр ажилладаг. Ерөнхийдөө сүүлийн одоо 7 жилийн дээр ажиллажлаа. Дата боловсруулах гэдэг юм дээр ажилладаг. Нууц шил таны цалин хэд вэ? Тийм яг нэг бид өөрөөснөө senior ахлах гэдэг одоо junior тий одоо эхлэлж байгаа ажлаа удацсан senior mid level гэдэг. Тэнгүүд яг одоо senior төвшний одоо software engineering цалин гэж харахаар нэг бас нэг location аягүй чухал. Одоо Virginia-д нэг өөр, DC-д нэг өөр, Нью-Йоркд нэг өөр, одоо Калифорни нэг Silicon Valley гэх захиурын үндэд нэг өөр. Ерөнхийдөө дундчнаар нэг 150 мянган доллараас эхэлдэг жилийн цалин. Тэгэхээр ч одоо Монгол мөнгөөр 500 орчим сая ч юм уу те тэр хавцаа жилийн гэсэн. Эмээж мөр дээр нь таксаа төлнө те тиймээ төлөгдөө тэгээд дараа нь тийм юм байна. Гахалтай. Мэдээллийн аюулгүй байдлын одоо мэдлэг те тэр тал дээр манай монголчууд за ингээд Америк улстай ингээд харьцуулахад ингээд төвшин нь хэр байна те эсвэл одоо хүмүүсээс нэлийн одоо мэдээллийнхаа аюулгүй байдлыг олдоо алдагдчихээн те тиймэрхүү зүйлүүд тохиолж байна одоо тэр зам захим орчинд. Тийм мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь өөрөө нэг хамгийн ихний юм хүнээс эхэлж байгаа байхгүй те би одоо чинь Facebook-ээр нууц үгээ өөрийнхөө төрсөн өдрөөр хийх юм усны дугаараар хийчих болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр мэдээлэл аюулгүй байдал гэдэг нь ихлээр хүн бүрийн тэр датагаа хэрхэн хамгаалах вэ, нууц үгээ яаж сонгох вэ гэдэг тийм одоо мэдлэг дутж ийн гэсэн. Тэгэхээр миний хувьд болохоор би өөрөө бас 13 онд интег явсан гэж ярьсан те. Тэгтээ бас мэдээлэл аюулгүй байдал ethical hacking гэж яддаг байхгүй. Одоо сайн санаад хакер гэсэн. Тийм юмар сурж исэн. Тэгээд тэрний сертификат юм байхгүй. Тэгэнгүүт ерөнхийдөө яг мэдээлэл аюулгүй байдал гэдэг тал нь Америкт бол мэдээж өндөр. Бүх хүн өөрийнхөө мэдээллийг аюул хамгаалдаг. Одоо усаар залгаал одоо чинь ингээд одоо Монголд их алдаад байгаа би сонссон. Ягаад гэхээр усаар залгаал банкнаас ярьж байгаа чи пинк одоо хэлээд юугаар нууц үг хэлээд чи ингээд шим шалгах гэдэг гэдэг. Тэгэхэд Америкт хизээч тэхгүй тэгсэн тохиолдол байхгүй. Байг анхааруулга явуулдаг. Манайх тэгж юм залгадаггүй шүү. Уцаар мессеж ямар асуудаггүй шүү гэдэг ярьдаг байхгүй. Зөвхөн мэйл явуулдаг буюу нэг ингээд цаасан мэйл явуулж авдаг байхгүй. Тэр одоо мэйлийг нь одоо улсаас нь явуулж ийн гэсэн. Банкнаас нь явуулж. Банкнаас нь явуул. Тэгээд одоо компаниуд ч гэсэн одоо ингээ хүн шинэ ажилд авна шүү дээ тий. Авангууд бүтэн 7 хоногийн турш сургалт явуулдаг. Тэгээд чи ийм имэйл хариулж болохгүй, энд нь хариулж болно, ийм юм датанд дарж болохгүй, ийм имэйлээр үл яах вэ гэдэг сургалт явуулдаг, байнга сургалт явуулдаг. Жил болгон бүр тэр нь шинжилгээтэй явж идэг. Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдлыг маш сайн хамгаалж ийн гэсэн үг шүү дээ. Айгүй өндөр түвшинд хангадаг гэсэн үг. Бас сургалтаа айгүй. Өндөр түвшин гэдэг чинь сургалт л явуулж шүү дээ. Хүмүүстээ мэдлэг оноодаг. Тэрийн талаас айгүй их. Сургууль болго өөр. Одоо би ингээд манай одоо хүүхд явж байгаа чинь STEM хөтөлбөртэй гэж science, technology, electric, mathematics гэдэг тэнгүүд, engineering mathematics гэдэг тэнгүүд тэн дээр нь ордог жишээ. Компьютер яаж хэрэглэх юм, нууц үгээ яаж хамгаалах юм 10 жилээс нь ордог одоо хөтөлбөрт нь орсон байлыг харсан тийм. Тэгэхээр их сургууль тэгэл 10 жил тэгэл ажил дээр шиг бүгдэн дээр нь ерөнхийдөө заагаал байдаг. Яриа л байдаг. Одоо ялангуяа сүүлийн жилүүд айгүй их нэг бас Америкт ихтэй бас мэдгүй юм байна л да. Айгүй их мөнгө алддаг байхгүй. Scam call гэвэл scam email ч юм уу те та мөнгө хожлоо. Эсвэл та одоо юмаа явуулахгүй л одоо торгох гээд шүү ч юм уу. Янз бүрийн мэдээлэл явуулаа. Тэнгүүд уусах яан торгол покас өгчий гэж юм ингээд мэдээлэл аюул алддаг. Facebook янз бүрийн тоглоом ч юм уу нөгөө адилхан хүнээ олно ч юм уу ингээд янз бүрийн юм байдаг те. Тэр чинь нөгөө цаана нэг аппликейшн байгаа шүү дээ те. Тэр аппликейшнд нь яадаг гэхээр ард нь нөгөө нэг мэдээлэл зөвлөдөг байхгүй. Нууц үг авах гэхээс илүү нэг төрсөн онсоор хаана төрсөн ямар найзтай юм ч юм уу, утасны дугаар хийдэг ч юм уу. Тэр мэдээлэл авдаг байхгүй.
Тэгээд тэрийг ашиглаад нэг утсаар нөгөө чиний нууц өгсөн хүн авцсан байх шүү. Газ солиорой гэж линк ирэл дэнгүүт нь ороо солингууд буруу дарсдаг юм ингээд янз бүр тэр мэдээлэл нь алддаг. Тэрнээс дээр би одоо энэ хүний утсыг мэдэхгүй шүү дээ. Тэгэнгүүт тэр хүн линкд дарангууд утсыг мэддэг болчих واخ. Тэгэнгүүт ингээд нөгөө нэг мэдээллийн цуглуулах тэр талаасаа тэр нөгөө тоглоом очих байгаад байгаа. Начис тийм ч юм шиг аюул тийм. Тий, мэдээлэл автаад байгаа байхгүй. Тийм. Бид ч одоо ингээд нэг линк гараад ирэнгүүт дарж ороод ингэж үзье тэгэж үзье гэл. Тий, ер нь ингээд тараа анзаарсан бол ингээд орох ангууд таны тэр мэдээлэлж авах гэж шүү зөвшөөрөх үү, yes no гэсэн байгаа. Анхааруулга байх хэрэгтэй. Тэгээд yes гэж дарахад нөгөө бүх нөгөө about тэр байдаг. Зарим hide хийсэн байдаг шүү дээ. Улсаар нөгөө нууцсан байдаг шүү дээ. Тэр мөрөөж ингээд гарч шүү дээ. Үдийн авчдаг байхгүй. Тэгээд тэрийг ингээд авч жагаад тэрний чинь дагуу ингээд бүх юм яаж байгаа. Америкийн нэгдсэн улс руу явж сурах сонирхолтой залуучуудын доо маш ихсэн тий. Одоо бүр жоохноос 10 жил тахаас ахвал явна гэсэн мөрөөдөлтөй хүмүүс зөндөө байдаг. Одоо эхнээсээ ер нь нэлээ явж байна. Тэгэхээр таны хувьд яг тэр тал дээр тэр хүмүүстэд танаж өгөх зөвлөгөө яг ямар хөө боломжууд байдаг вэ? Тийм нөгөө Америк руу одоо ихэнх улсууд нэг сургалтын виз гэж байдаг. Тэ их студентээр явдаг. Очоод миний хувьд болохоор явж болно. Гол нь тэр яг зорилгоо биелүүлэх хэрэгтэй гэж хардаг. Ягаад тэгэхээр улсууд ингээд Америк руу явна гэж очоод сурна гэж очичингуудаа төлбөрийн асуудлаас ч юм болонготой сургуулаа хайдаг ч юм уу, сольдог ч юм уу байдал их байдаг байхгүй. Тэгээд нөгөө яг нөгөө мөрөөдлөө биелүүл дутуу биелүүлцдэг. Гэхдээ бас нөгөө нэг яг Америкт очоод ингээд өөрөө ингээд мөнгө олоод амьдрал үзэж байгаа л да. Гэхдээ нөгөө нэг бас анханаас нь ингээд зөв Америкаас Америкгүй те ямар ч улс руу явж болно. Гол нь яг нөгөө нэг анх зорьсон юм а битээ хайж байгаа л юм байна. Сургуульд явах гэж очоод очсон маа сургуулаа төгсөөд дараа нь тэр боломж юм хайж явал зүгээр шүү гэж би харж байгаа. Одоо Монголдоо ингээд одоо IT-гаар сураад ч юм уу те. Тэгээ яг тийм адилхан төвшний цалин олох боломж байдгүй. Би нэлээ хитэн хүнийг мэдхийн. Яасан гэхээр Америк бол яваагүй. Тэгээд энэ сургуулаа төгсөөд эндхийн хамаа Монгол хамаанд ажиллаж хагаад тэнгууд нөгөө нэг одоо аутсорсинг гэж ярьдаг те. Яг хаа фриланс гэж нэрлэдэг. Гэхдээ ингээд аутсорсинг гэдэг нь аягүй чухал арай илүү ойлгомжтой болох. Тэр нь яадаг гэхээр одоо чинь нэг хүн нэг ажил хэлбэрээр Америкт байгаа нэг хүн чинь нэг одоо код шилжиж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тэрийг ингээд Америкт хийлгэхээр аягүй өндөр төлбөртэй. Тэгэнгүүт нэг юм янз бүрийн одоо фрилансер сайтууд байна л да. Upwork гэж байна, Fiverr гэж байна, янз бүр сайтууд байна. Тэн дээр ингээд ороод постлог байхгүй би нэг ийм ажил хиймээр байна гэнгүүт нөгөө одоо чинь Монголоос бүртгүүлсэн хийж болох байхгүй юу? Тэгээ хийж өгөөд мөнгө авдаг. Тэгэнгүүт нэг хийлгэсэн хүн байнга хийлгдэг. Ягаад тэгэхээр урдан чанартай хийсэн байх бол байнга хийлгээд идэг. Тэгэнгүүт тэр хүнээ шууд ажилд авчдаг байхгүй юу? Тэгэнгүүт Америкээс авах хэцүү ихэнх нь Европ руу их явж байна. Европ руу ингээ очсон тэндээ ажиллаад адилхан жилийн 100 аваад байж харж байгаа тийм. Ерөнхийдөө Европын орон, Америкийн орон тэр салингийн төвчинтэй адилхан шүү дээ. Тэгэхээр тийм боломжтой. Гол нь эндээ янзын сайн сураад тэгээд тэрийгээр юм хийгээд үзсэн. Тэгээд бас жоохон хэл ихтэй мэдээж одоо Америкт байгаа хүн ч юм уу, Европт байгаа хүн ч юм уу одоо нэг юм хийлгмээр байхад тэрний яг юу хүсэж байгааг нь ойлгоод тэрнийхээ дагуу нэг одоо customer service гэж юм те хэрэглэгчээ яаж take care хийх юм те би ийм хийж шүү, эдгээр оноо хийж шүү гэж яг хэлсэндээ хийдэг нөгөө нэг бас одоо яг хэлсэндээ байх гэдэг юм уу тэр чанар хэрэгтэй. Тэрнээс тэр одоо заавал Америк явах шаардлагагүй эндээс ажиллаж болно болохгүй байхгүй те. Тэгэхээр нэг сэдв бас амар сонирхолтой санагдчихэв л та. Одоо 4 жил сураад төгсөх IT-гаар за тэнгуүтээ 4 сарын одоо сургалтанд суух хоёрын ялгаа ер нь ямар хөө төвшөнд. Тийм 4 жил чинь бол ингээд одоо их сургууль 4 жил сурлаа тий. Тэр чинь өөрөө хэл өгдөг шүү дээ. Түүх хүртэл явж идэг, англи хэл явж идэг, мат явж идэг. Яг нэг технологийн англи нэг одоо програмын хичээлийн жишээ нэг 15 хэл байдаг шүү дээ тий. Тэрийг ингээд бас ингээд 7 нэг удаа ороод явдаг тий. Тэгмүүд boot camp гэдэг чинь яг тэр хичээлүүдийг 4 сард эрчимжүүл зааж байгаа учраас ерөнхийдөө би ялгаагүй гэж хардаг. Зарим тохиолдолд бүр илүү байдаг гэж хардаг. Тэг яагаад гэвэл яг нөгөө тэрэндээ фокуслаад яг тэрийгээл ингээд 4 сар өмнөдчихээр чинь улсууд шал өөр болдог байхгүй. Тий. Монголд байгаа яг тийм эрчимжүүлс одоо сургалтууд таны хувьд ямар хөө төвшөнд ах шиг санагдсан бай. Та ер нь тэр талаар судалж үзчихсэн. Нилийн манай ангийн хүүхдүүд чинь хийгээд явж байна. Тэгээд харангуут ингээ аливаа жоохон мөнгө нь арай илүү үнэтэй амар их мөнгө аваад л тэгсэн хэрнээ би чанарын тийм амар сайн гэж сонсоогүй юм байна тийм. Гэхдээ яг хуу мэдээж юм зааж байгаа юм сурж байгаа тийм. Зарим хүүхдэн сайн сурж байгаа муу сурж байгаа анзаарл байгаа тийм. Тийм ерөнхийдөө багш л юм зааж штэ тийм. Тэгээд тэр хүн тэрийг яг тухайн өдөр нэг 97-оор хийгээд яг юм хийж гэнэ эсвэл хайчаа явчих гэнэ тэр чинь зүгээр чухал тийм. Тэр хүнээс л их шалтгаална.
тэр талаас нь тийм. Тэрнээс тэр бас англи хэлтэй бол заавал нь сургалтын албагүй шүү дээ. Онцгой дүүрэнд үнэгүй хичээл юм тийм. Тэгэхээр нөгөө тухайн хүний мэрэгчлэн ч заавал мөнгө төлж сурахгүй эсвэл өөрөө сурахгүй ч юм тэр нь өөр. Англи хэлний мэдлэг ер нь хэр чухал вэ? Одоо яг манай Монгол улсын тий хэмжээнд англи хэлний мэдлэгийн цар хүрээ хэр байх шиг байна? Цаашдаа ер нь ингээд дээшлүүлээд явхад ямар боломжууд ер нь хүнд нээж өгдөг гэж та харж байна? Тийм яг айгүй том сэдвэл дээ тий. Яг нэг юу ах чинь. Тэгэхээр яг англи хэл мэдээж хэрэгтэй тий. Одоо урд нь бид нар жолооны курс суугаад жолоо машин барьдаг болоход сурдаг байсан. Одоо болохоор ингээд хэрэглээ шүү дээ тий. Тэгэхээр англи хэл гэсэн хэрэглээ байхгүй. Одоо жишээ нь Америк руу хүнтэй харьцъя, компани байгуулъя ч юм уу ингээд янз бүр хайртай харьцахад хэрэглээ байх хэрэгтэй тий. Бас нөгөө Монгол бас юм алдаж болохгүй тий. Тэнгүүд одоо би ингээ харж байхад Монголд бас айгүй англи хэлний янз бүрийн сургалтууд байна л та. Бүр 10 жилээс нь өндөр ангиас нь англи ороод монголоо мэдгүй хөвч байж байгаа шиг. Тэнгүүд яг нөгөө нэг англи мэдж хэрэгтэй, монгол хэл бас хэрэгтэй. Тэгээд англиг болохоор нөгөө хэрэглээ талаас нэг сураад хэрэглээд өөрийнхөө одоо бизнестэй ч юм ажил амьдралд хэрэглээ явах нэг чухал гэж бодож байгаа. Америк мөрөөдөл гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр таны хувьд Америкт очисон хүний хувьд яг Америкт очисон мөрөөдөл зорилгоо биелүүлж чадсан байгаа гэж бодож байна. Монгол мөрөөдөл Америк мөрөөдлийн хооронд адилхан гэж боддог. Яг тэгэхээр монголчууд ингээл нэг байр аваад, машин аваад тэгэл ингээл амьдрал сайхан амьдрал гэж ярьдаг шүү дээ. Ажилтаа болж сайхан амьдрал гэж боддог. Америкийн яг тэр мөрөөдөлгээд цаанаас нь одоо яриад байгаа нь болохоор бас нэг хаус аваад, бас нэг машин аваад тэгэл ажилтаа тэгэл ингээл насаараа амьдрах юм уу те. Тэгж харахаар бол болцсон. Гэхдээ тэгээд дуусна гэж бодохгүй байгаа. Тэг мэдээж маш олон мөрөөдөл чи ингээд дуустдаг байхгүй тий. Эхний ээлжинд би одоо жишээ нь ингээд нэг сургуулаа төгсчих юмсан гэсэн бодол байлаа. Дараа нь би нэг ажилд орчих юмсан гэсэн бодол байлаа. Тэгээл одоо жишээ нь ногоон карт гэдэг юм уу тий. Тэгэл ногоон картаа олчих юмсан. Тэгэл одоо цалингаа нэмүүлчих юмсан ингээд үе болгон жил болгон мөрөөдлөө өөрчлөж идэг. Тэгэхээр би болоогүй гэж бодож байгаа. Ерөнхийн нөгөө эхний одоо жишээ нь 9 жил болсон одоо тэндээ ингээд арай flexible буюу нөгөө одоо тааламжтай амьдж болж байгаа. Гэхдээ бол мөрөөдөл нь бол болоогүй гэж бодож байгаа тийм. Монголд одоо ингээд төр хугацаагаар ирсэн байгаа. Тэгээд тэр хугацаанд ингээд цаг заваа зориулаад манай студиуд хүрэлцэн ирээд ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд одоо мэдээж Америкаас наашаага ирэхэд одоо цагийн зөрүүгээд маш олон зүйлс байгаа бах тий. Тийм ярилцсан баярлалаа. Тийм. Өөрсөнд баярлалаа. Тэгээ би яг 3-7 хоногийн хугацаанд ирсэн. Тэгээд анх удаага ерөнхийдөө телевизээр гарч байгаад өөрсөнд баярлалаа тий. Тэгээд би ерөнхийдөө манай бас бизнесийг ч юм уу Америкт ингээд ямар байдаг талаар ч юм уу тийм сонирхол одоо тийм Америк руу явах ч юм уу Америк компанитай яаж холбогдсон ч юм уу янз бүрийн тийм мэдлэг авахыг хүсэх юм бол манай бас нэг компани сайт байгаа тэр лөө ороод хараарай Tech number 2 тэгээд hikes.com гэсэн сайт байгаа тийм тэр лөө ороод та бүхэн одоо Америкт ямар компани ямар сургалт явуулаад байгаа улсууд нь хаана ажиллаад байгаа ч юм тийм мэдлэг авахыг хүсвэл орж бас асууж болно шүү. За таны цаашдынх нь ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За баярлалаа.